Нэгүслэр дүүрч амьдрахын номын 14-р бүлэг. Эдгэрэл чөлөөлөлт ба нэгүсэл. Эдгэрэл чөлөөлөлт хэрэгтэй эсвэл байдаг эсэх талаар биеинд маргахгүй. Би байдаг бөгөөд хэрэгтэйг нь сайн мэднэ. Би Бурхны үг болох бичээсийг маш их судалж, ихээхэн ач холбогдол өгдөг сүмүүдэд бараг 20 жил явсан л да. 5 жилийн турш 7 хоногийн 3 өдөр. Шинэ хуучин гэрээг бүгдийг нь өдөр шөнөгүй судалдаг байсан. Гэхдээ ариун сүнсний зарим бэлгийг үгүйсгдэг байв. Энэ нь Бурхны зарим харилцааны хэлбэрийг үгүйсгэж байгаа гэсэн үг. Америкийн нэгдсэн улсад 2008-аас 2012 онд байхдаа нэгүсэл гэдэг маш сайн цуглаанд явдаг байсан. Тухайн цуглаан маань олон бэлэг авьяасыг хүлээн зөвшөөрдөг байсан хэрнэ иш үзүүлэлэг, хайр хэллээр ярих, чөлөөлөлтийг дууссан, элчнэр төгссөн гэж үздэг урсгал чиглэл байсан юм. Эдгэрэл нь зөвхөн Бурханаас эзэн хүсвэл эдгэн эсвэл үгүй гэж үздэг байсан. Энэ бол гаж чиглэл биш, зүгээр пресбитериан урсгал чиглэлийн цуглаан байсан юм. Энгийн сайхан цуглаан байсан ч ямар нэг юм дутагтаад байгааг би мэддэг байсан. Дараа нь ариун сүнсээр дүүрээд эдгэрэл чөлөөлөлт гэдэг сэргэлтийн цуглаанд би хамрагдаад шуудалд оролсон. Сүүлдээ өсөх тусмаа үнэхээр ариун сүнсийг, Есүсийг, Бурхныг мэдэх тусам сүнсний илчиллийг мэддэг болсон. 2019 онд Америкийн нэгдсэн улсад дахин ирсний дараа Харрисбург хотын нэгүсэл сүмд очсон. Бид тэсэд 1 жил явсан ч сүүлдээ хүүхдүүдэд хүртэл хэцүү болсон. Би бүр хэцүү байдалд орсон. Цуглаан дээр харь хэлээр ярьдаггүй байсан ч зүгээр л пастраас яагаад харь хэл буруу гээд асууж орхисон чинь л чи ярьдаггүй. Харь хэлээр ярьдаг бүх хүн сайн байдаггүй гэдэл намайг харцсан хүртэл өөрчлөгдсөн. Тэр явдлаас хойш амар байгаагүй. Пастор маань чи дуртай үедээ яваарэ. Хэрв манай сүмд явна гэвэл харь хэлээсээ чөлөөлөгд гээд ном уншуулж билээ. Би тэр номыг нь уншаад 3 өдрийн дотор хэвтэрд оров. Тэгээд үргэлжлүүлж уншиж чадахгүйгээ мэдсэн. Нэг удаа сүм дээр чихэн сайн сонсдоггүй, сонсголын үнэтэй аппарат авч чаддаггүй хүнд залбирж өгөхөд тэр хүн эдгэрсэн. Тэгээд тесрэлт болоод бүр хавчигдан маш хэцүү байдалд орсон. Би сүм чуулган аль болох солихгүй байх тал дээр хичээдэг. Яг энэ үед эзэн чиний хөл томорсон тул гутлаа соль гэж хэлсэн. Эзнээс маш их гон мацаг барин залбирч маш их тэмдэг асуусан. Сар гаруй залбирсны эцэст Бурхан санамсаргүй гэмээр тохиолдлоор одоо явж байгаа цуглаанд минь авчирсан. Бурхан удирдах чиглүүлсний хүчинд би одоо яг зөв үнэн тулгуурсан, Христээр суурилсан, хайраар үйлчилдэг чуулганд гэр бүлээрээ явж байгаа. Голын амьдрал гэдэг цуглаан манай хотоос нилээд зайтай. Энэ чуулгандаа явх үед голд сэлж байгаа жараахай шиг л надад сайхан байдаг. Нэм гаргийн цуглааны магтан дууг тиссэн ядан хүлээдэг. Би магтаалын цагаар сүнсээр маш их дүүрч чөлөөлөгддөг юм. Номлол бараг 1 цаг үргэлжилнэ. Үгийн, магтаалын, сайн мэдээний, залуучуудын үйлчлэл гээд бидэнд хэрэгтэй бүх зүйлд анхаарлаа тавьсан Христээр суурилсан чуулган. Олон улсын болон нутгийн үйлчлэл аль алийг нь хийнэ. Бүх насны олон үндэстний хүмүүс хамрагддаг юм. Бурхан хэрхэн удирдсныг харцгаая. Ажил дээрээ албаны өрөөнөөс нүг шаардлагатай болтол шинэ өрөөний түлхэр олдсонгүй тул хуучин өрөөндөө юмаа төр орхих үед зуны амраалт эхэлж таарав. Намар ажил дээрээ буцаад ирсэн чинь миний бүх хэмээг гаргаад хайчихсан байв. Компьютер, докторийн судалгааны ажил, олон 10 жил цуглуулсан бүх ном гэдэл миний хувьд үнэтэй байсан зүйлсээ алдснаа мэдэв. Түгээрч зогсохгүй хачин заван харанхуй өрөөнд намайг оруулж орхилоо. Гэрт бас хулгай ороод бүх компьютер алдчихсан байв. Би ч дотор харанхуйлан хэлэх үг олдохгүй. Америкт ийм юм байдгаа л гэдэг бодол эргэлдэж байсан. Сургуулийн цагтаа тэнхмийн удирдлагад хилээд ч нэмэр болоогүй. Бараг миний буруу болов. Өрөөнөөсөө юм авахгүй яасан бэ гэж хэлсэн. 1 жилийн өмнө надад тусалж байсан тэнхмийн эрхлэгч маань миний бүх зүйлсийг хайсныг олж мэдсэн. Ганцаараа эзэмшдэг сайхан цэлгэр цонхтой өрөөнөөс харанхуй, жижигхэн, цонхгүй бас 3 хүн суудаг өрөөнд нүүж ороод хамаг юм алдчихсан гэд сэтгэлээр унаад байж байтал манай өрөөнд
70 гаруй настай эрэгтэй орж ирлээ. Тэгсэн цагийн багшаж. Нэр нь Гай. Өрөө дүүрэн инээхт нь би ариун сүнсийг мэдэрч байлаа. Миндлээ дудалгүй л хоёулаа сүнсээр дүүрээд өнөө жижиг өрөө маань гэрэлтээд л явчихлаа. Харь хэлээр залбирдаг, эдгэрэл чөлөөлөлтөнд итгэдэг тэрээр харизматик цуглаанд явдаг болж таарлаа. Насаараа католик цуглаанд явсан ч сүүлд ариун сүнсний баптизм аваад Библиэд бүхлээр нийтэгдэг цуглаанд явдаг болж таарав. Есүсийг маш сайн мэддэг хүн байсан. Тэрээр намрын баярт оролцох уу? Манай цуглаан зохион байгуулж байгаа гэдэл өрсөн юм. Тэр нэм гарагт тэдний сүмийн намрын баярт гэр бүлээр очсон. Тэр үед ямар ч бороогүй байхад тэнгэрт солонго татаж билээ. Дараа 7 хоногт шин цуглаан руу очихоосоо эргэлзэж байсан ч магтан дууг нь онлайнаар сонссон нөхөр минь шууд л хоёулаа явъя гэд очсон. Цуглааны хаалгаар орохтол хүмүүс нэрийг мань дуудан инээн угтаж, магтан дуун дээр нь би асгартал уйлан ямар ч шүүмж зэмлэлгүй хайр байгааг шууд л мэдэрч билээ. Есүс рүү тэмүүлдэг, сүнсийг мэдэрдэг, сүнсээр дүүрдэг, уйлдаг, инээдэг, сүнсээр эдгэрдэг, чөлөөлөгддөг. Тэгсэн мөртлөө үг судлал сайтай, зөвхөн итгэл ярихгүй, инрэл аль нэг нь ярьдаг. Ялангуяа хайрыг ярьдаг, сайн мэдээ ба үйлчлэл сайтай цуглаан байж билээ. Бурхан энэ цуглааныг байгуулсанд би маш их талархсан. Эзний нэгүслэр бид энэ цуглаанд гэр бүлээрээ одоо ч хамрагддаг. За, жаахан түүх өгүүлчихлээ. Одоо эдгэрэл рүүгээ орцгоё. Есүс юу хийсэн бэ? Тэрээр зөвхөн эцгээс харуулсныг л хийдэг. Өөрөөсөө юу ч хийдэггүй гэж хэлжээ. Төгс нэгүсэл дотор алхна гэж байна. Юу ч өөрөөсөө хийдэггүй гэж. Есүс тэдэнд үннээр би танарт хэлье. Эцгийн хийж байгааг хүү хараад хийхээс биш. Хүү өөрөөсөө юу ч хийдэггүй. Учир нь эцэг юу хийн, хүү нь бас эдгээрийг түнчлэн хийдэг. Иохан 5 дугаар бүлгийн 19 дугаар ишлэл. Шинэ гэрээн дээр Есүс юу хийж байсан бэ? Лук 7 дугаар бүлгийн 21 дугаар ишлэлд яг тэр үед Есүс өвчин эмгэг ёрын сүнстэй олныг илааршуулж хараагүй олон хүнд хараа харьлав. Тэр тэдэнд та нар явж Иоханд юу харж сонссноо хэл. Хараагүй нь хараа орж, суунг нь алхаж, уймантай нь цэвэршиж, сонсголгүй нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайн мэдээ тунхаглагдаж байна гэжээ. Харин Матай 10 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлд өвчтэйг нь идгээ, үхэгсдийг босго, уйман өвчтэйг нь цэвэрлэл, чөтгөрийг зайлуул, үнгүй авснаа үнгүй өг гэжээ. Биднийг өвчтэй хүмүүсийн төлөө залбир гээгүй, харин өвчтнийг идгээ гэсэн. Үүнийг бид өөрсдөө биш, харин бидний дотор байдаг Христийг дахин амьлуулсан тэр агуу хүчээр Бурхантай хамт хийдэг. Яагаад гэвэл бид түүнээс ангид юу ч хийж чадахгүй. Учир нь надаас ангид та нар юу ч хийж чадахгүй гэж Иохан 15 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлд бичсэн байдаг. Тиймээс бид эдгэрлийн залбирал хийхдээ эзэнтэй хамт хийдэг. Үүний тулд та оюун бодлоо шинжлэх хэрэгтэй болно. Үүний тулд Христ юу хийснийг судлаарай. Дараах уснагтад Христийн үйлдсэн сүнслэг эдгэрлүүдийг жагсаалаа. Та өөрөө уншаарай. Сүнслэг эдгэрэл бүр дээр үзэгдлэр очиж болно. Дараах түүхүүдээр би ургацын ажилтан бэлтгэх сургалтын шавнартайгаа хамт аялдаг. Христтэй хамт үзэгдэл дотор Библийн ишлэлүүдээр аялан тэнд байсан хүмүүсийн царай, байдал болон Есүс юу хийснийг харах үнэхээр сайхан. Мөн эзнээс үзэгдэл харуулж өгөхийг гуйж болно. Номын 225 дугаар хуудсанд Есүсийн үйлдсэн сүнслэг эдгэрлүүдийн талаар хүснэгтээр тайлбарлсан байгааг та уншиж судлаарай. Та ч бас Христийн хийснийг хийх боломжтой. Угаасаа бидэнд зориулсан та нар үүнээс илүү хийн гэсэн амлалт байгаа. Үннээр би танарт хэлье. Надад итгэдэг нь миний хийдэг үйлсийг бас хийх бөгөөд эдгээрээс агуу үйлсийг хийх болно. Учир нь би эцэг рүү очино. Иохан 14 дугаар бүлгийн 12 дугаар ишлэл. Эдгээр амлалт байгаа тул та итгэгч бол эдгээр зүйлсийг хийж чадна болно гэсэн үг. Харамсалтай нь олон итгэгч мэдлэг дутуугаас болж өвчин эмгэгт бариулсан, амьдралдаа байвал зохих газраа байхгүй, гэрт нь хэрүүлтэй, хараалтай, санхүү мөнгөнд дулмаг,
Түүнчлэн сүнснүүдийн хүлээс дотор байсаар л байна. Бидэнд амлагдсныг итгэлээр хүлээн авахгүй, мэдэхгүй байж болохгүй. Арт түмэн минь мэдлэг дутснаас болж устгагдсан гэж Хосе 4-р бүлгийн 6-р ишлэлд бичжээ. Хүлээс байгааг мэдэх амархан. Таны амьдрал, бие махбод, сэтгэл санаанд ч асуудал байна уу? Өвчин байна уу? Таны гэр бүл ямар байна? Хэрүүлтэй байна уу? Амар амгалан байна уу? Зарим хүн бүр хэрүүлийг гэр бүлд байх ёстой хэвийн үзэгдэл гэж боддог. Таны санхүү ямар байна? Таны өсөлт хөгжил ямар байна? Нийгэм дэх байр суурь нь ямар байна? Нойр хоолндоо ямар байна? Танд салж чадахгүй байгаа донтолт байна уу? Ажил дээрээ ямар байна? Та хүссэн ажлаа хийж гин үү? Маш олон итгэгч хүлээс дотор амьдран бузар сүнсний гэр орон болж өөрөө мэдэхгүй харанхуйн хүчний гар хүл ба ам хэлний үүрэг гүйцэтгэдэг. Мөн Христийг мэддэгч, Христийн жинхэнэ дагалдагч болоогүй байдаг. Би хувьдаа Христийн дагалдагч байх, мөн шашны альва буулгаас чөлөөлөгдөх нь маш хэрэгтэй гэж боддог. Иохан 8-р бүлгийн 31-ээс 32 дугаар ишлэлд Есүс өөрт нь итгэсэн юудэчүүдэд "Хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчид байна. Тэгээд та нар үннийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө" гэжээ. Биднийг Есүсийн дагалдагчид байгаарэ гэсэн. Үүний тулд бид яах ёстой вэ гэхээр түүний үгэн дотор байна гэсэн үг. Үгэн дотор байна гэдэг нь зөвхөн үгийг сонсоо зогсохгүй, үгийг хэрэгжүүлдэг ба үгээр амьдрдаг байна гэсэн үг. Дээрх ишлэлд тэгээд гэж байна. Үгэн дотор амьдрахад юу болдгийг мэдүүлэхэд тэгээд гэдэг үгээр холбожээ. Яагаад гэвэл дараалал нь чухал. Альва Библийн ишлэлүүдийг уншихад дарааллыг нь анзаарах хэрэгтэй. Тэгвэл энд эхлээд яах ёстой байна? Үгэн дотор явах ёстой ба тэгвэл Христийн дагалдагчид байна. Тэгээд та нар үннийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө. Энэ үед бид нар үннийг ойлгож, үнэн биднийг чөлөөлдөг юм байна. Ихэнх хүмүүс би эрх чөлөөтэй хүн шүү дээ гэж боддог. Ямар хүлээс нь байгаагаа хинч мэддэггүй. Зарим нь би хизээж хиндэж боолчлогдож байгаагүй гэж хэлдэг. Үгэн дотор байвал миний дагалдагчид байна гэж Есүс хэлсэн. Дагалдагчид байвал та нар үннийг ойлгоно. Хэрэв үннийг ойлгвол үнэн та нарыг чөлөөлнө. Үнэн та нарыг чөлөөлөх үед та нар бүх өвчнөө сэтгэрдэг. Үнэн та нарыг чөлөөлөх үед та шашны бүх хүлээснээс гардаг байгаа. Үнэн та нарыг чөлөөлөх үед та хүмүүсийг гэм нүгэл хийсэн талаас нь бодхосоо илүү Бурхан энэ хүмүүсийн төлөө ирсэн. Бурхан энэ хүмүүст хайртай гэдгийг ойлгох болно. Бурханы хайртай зүйлийг хайрлаж харах болно. Бурханы дургүй зүйлүүдийг жигшиж хийхгүй байх болно. Та Христ дотор байвал Христийн хийдгийг хийх болно. Христийн зан чанар танаас гарах болно. Тэр үнэхээр дүлгөөн, зүрхэндээ даруй билээ гэж Матай 11-р бүлгийн 29-р эшлэлд бичжээ. Таныг үнэхээр үннийг хайгаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Үннийг олж бүслээрэй. Тэгээд Христийн жинхэнэ дагалдагч болно. Үүний дараа эдгэрэл чөлөөлөлт хийх нь энгийн зүйл болно. Учир нь эзэнд захирагдахаас эхэлнэ. Тэгээд Бурхан тухайн хүнийг чөлөөлөхийг хүсэж байгааг ойлгох хэрэгтэй. Есүс хүнийг хийж байсан. Бид Бурханы нэгүүлсэл чөлөөлөгдөх шаардлагатай хүний дээр байдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд хүнийг чөлөөлдөг болохоос чөтгөрийг биш. Чөтгөрийг харин орон гэргүй болгож зайлуулж байгаа юм. Ихэнх хүмүүс чөтгөр дээр анхаарлаа тавиад хүнийг нь мартдаг. Уг нь хүн чөлөөлөгдөөд эдгэрэх хэрэгцээтэй байдаг. Бурханы нэгүсэл чөтгөрийн дээр биш, харин хүний дээр байгаа. Аврагдсан бүх хүмүүсийн дээр чөтгөрөөс болон хараалаас чөлөөлөгдөх нэгүсэл өгөгдсөн. Тэгэхээр та бид Бурханыг Есүсийг хөдөлгөх гэж санаа зовох хэрэггүй. Харин итгэлээр чөтгөрийг хөөж хүнийг чөлөөлөхөд болно. Хүнийг нь хайрлаж, харин чөтгөрийг нь зандарч хөөдөг. Анхаарлаа Христ дээр, түүний нэр дээр тавьдаг. Учир нь Назарын Есүс Христийн нэрээр чөтгөрийг хөөж, өвчнөд тушаадаг. Бид өвчнөд хамаг анхаарлаа тавиад, өвчтөе хүмүүсийг хайрлаж нэгүсдэггүй. Мэдхэд амар. Та залбирэн зогсохдоо хорт автарч хийцүү. Харин ханаад бол амархан залбирна гэж бодож байгаа бол өвчнөд анхаарлаа тавьж байна гэсэн үг. Харин Есүс Христэд итгэж чадахгүй ямар ч өвчин байхгүй гэж бодож байвал
ямар өвчтний эсрэг залбирах нь тийм ч хамаатай биш. Ялгаагүй гэсэн үг. Тиймээс тухайн хүний төлөө залбирахдаа энэ хүнийг эзэн эдгээсэн. Харин яаж эдгэрлийг энэ амьдрал дээр махан биедээр буулган авчрах вэ гэж бодох юм бол эдгэрэл чөлөөлөлтөнд зүгээр л эдгэрэл хэмээх радиог асаан сувг тохируулахтай адилхан зүйл юм. Бид радиог бүтээх, сувг цацах шаардлагагүй. Харин 2000 жилийн өмнө цацагдсан "Миний шарахаар та нар эдгэрсэн" гэсэн долгионыг тааруулан хүлээн авахд л болно. Есүс энэ бүхнийг аль түрүүн хийсэн. Харин та сувгаа тохируулаад л болоо. Мөн тухайн хүнд сувгаа тохируулахад нь тусалж болно. Тиймээс зарим хүнд ярьж ойлгуулан итгэл үнэмшил суулгах хэрэгтэй байдаг. Та энэ сувг дээрээ байхын тулд итгэлээр байнга өсөөрэй. Итгэл нь Христийн үгээр ирдэг тул үгэн дээр бас үндэслэгдэн суйрлагдах нь чухал. Үгэн дотор байх үед та үгээр ариусгагддаг. Мөн үннийг Бурхны ариун сүнс танд мэдүүлдэг. Үннийг мэдхэд үнэн өөрөө таныг чөлөөлдөг. Иохан 4-р бүлгийн 24-р ишлэлд Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчтөн сүнсээрээ үннээр мөргөх ёстой гэж айлдлаа гэжээ. Миний таны төлөө хийж буй залбирал. Таныг ариун сүнсийг сонсдог, хайрладаг. Түүний хайранд шумбдаг болоосай. Мөн Бурхны хайраар дүүрээсэй гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. Түүнчлэн Есүсийг чин сэтгэлээсээ мэддэг болоосай. Есүстэй хувийн харилцаатай болоорой. Бичигдсэн бичвэрүүдийг зөв хэрэглэж, ариун сүнсээр дүүрэн амьдраарай. Христийн жинхэнэ дагалдагч болоорой. Есүс Христийн нэрээр. Амен. Нэгүслэр дүүрч амьдрах үе номын төгсгөлийн үг. Бурхны нэгүсэл нь Бурханаас ирж буй таалал, хүч, тосолгоо, өршөөл юм. Нэгүсэл нь гэмт биднийг аварсан, хүртэх ёсгүй хайр, өршөөл юм. Амьдрал хэрэгтэй зүйлсийг хийх, давж гарах хүч болон тосолгоог Бурхны нэгүсэл бидэнд олгодог. Та хэцүү амьдрал туулж байгаа бол түүнийг давж туулж ялж гарах хүчийг ариун сүнсээр дамжуулан нэгүсэл бидэнд өгдөг. Жишээ нь зарим хүн маш хэцүү зүйлийг Бурхантай хамт даваад туулаад гараад ирсэн гэж ярьдаг. Өөр хөндлөнгийн хүн хажуугаас нь харвал яаж чадваа гэж бодохоор тэр харагдахгүй байгаа хүч нь нэгүсэл юм. Мөн Бурхны нэгүслэр бид өдрөөс өдөрт Христтэй улам адил болж өсдөг. Христийн нэгүсэл дотор алхаснаар та хүн шүдэг биш, ойлгодог болно. Энд та хэнийг төдийгүй өөрийгөө ч гэсэн хайрлах, нэгүсэх орох болно. Мөн түүний нэгүсэл дотор Бурханаас амласан амралт байдаг. Бие биеэ харилцгаая. Бид бол Бурханых. Бурханыг мэддэг хүн биднийг сонсдог. Бурханаас босвол биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнний сүнс ба мэхэллийн сүнсийг танина. Хайртууд минь, бие биеэ харилцгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцөд илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бус харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгохоор илгээсэн. Үүнд л хайр байгаа юм. Хайртууд минь, Бурхан биднийг ийхүү хайрлсан бол бид ч бие биеэ хайрлах учиртай. Хинч хизээж Бурханыг хараагүй. Хэрв бид бие биеэ хайрлал Бурхан бидний дотор байж, түүний хайр бидний дотор төгс болно. Тэр өөрийнхөө сүнсийг бидэнд өгсөн учраас бид түүний дотор, тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ. 1-р Иохан 4-р бүлгийн 6-аас 13 дугаар ишлэл. 1-р Иохан 4-р бүлгийн 6-аас 13-д байгаа ишлэлүүд энэ номыг бүхэлдэн дүгнсэн гэж хэлж болно. Шашин, нэгүсэл хоёр бол тис өөр зүйл. Бид хуулийн дор амьдарч байгаад хуулиас нэгүсэл рүү шилжсэн хүмүүс. Бурхан биднийг битгий бүлээн бай. Нэг бол хүйтэн, нэг бол халуун байл гэж хэлсэн. Хүйтэн бай гэдэг амар үг шүү. Хүйтэн байна гэдэг нь хуулийг дагаж мөрдөөд амьдр гэсэн үг. Хуулийг дагаж мөрдөөд амьдрах юм бол түүнийг биелүүлж чадахгүйгээ мэдээд өөр арга байна уу? Бурхан минь туслаач ээ гэд Бурхан дээр угаасаа ирэх болно. Халуун байна гэдэг бол үнэхээр хайрын дотор байна гэсэн үг.
сүнс дотор алах нь гэсэн үг. Тийм биш байвал бүлээн байна. Халуун хүйтэн хоёрын дундуур өнгөц харахад хайр нэгүслэр юм шиг боловч шашин буюу хууль барьсан, ингэх тэгэх ёстойг дагсан, хүмүүсийг айлгаж сүрдүүлсэн, ичээсэн, үйлсээр аврагдах гэж хичээсээр байна гэсэн үг. Нэгүслийг их ярих юм бол итгэлгүй ч юм уу амаа ангаагаад хэвтэж байгаа хүн шиг болно гэж хэлдэг хүмүүс байдаг. Их итгэл яриад нэгүсэл ярихгүй байх юм бол баахан хөдөлмөрлсөн, араас нь гүйсэн, хөөсөн, бараг бурхныг хөдөлгөх гэсэн тийм л хүмүүс болж хувирна. Тиймээс эзний хайрыг ойлгох явдал маш чухал. Бие биеэ хайрлах нь бидэнд ирсэн тушаал юм. Нэгүсэл нь бидэнд дуудсан дуудлага хэрэгжүүлэх хүчийг өгдөг. Гэмт хэрэг хийсэн, хүн алсан, хүүхэд хүчээр хийсэн гэд олон хүнтэй ажиллах шаардлага надад гардаг. Түгээр зогсохгүй маш хатуу хүмүүстэй ч ажилдаг. Ялангуяа их төвөгтэй хэрэгт орооцолдсон хүмүүст зөвлөгөө өгөх хэрэг гардаг л да. Арайчтай гэмээрч санагдсан хэрэгүүд ч байсан. Бурхны надад өгсөн тэр хайраар тэр нэгүслэр л дамжуулан тийм хүмүүст туслах боломжтой болдог. Намайг хатгаад шүүгээд байдаг хүмүүстэй хүртэл хамтрах шаардлагатай болдог. Миний урдаас гараад чи үхэж алан шүү. Чи ийм тийм сүнстэй гэж хүртэл хэлж байсан хүнийг санаж байна. Би чамайг харж чадахгүй байна. Чи яг мангас шиг харагдаж байна гэж хэлж байсан хүнд би эдгэрлийн залбирал хийгээд тэр хүн хэвтрээсээ босч байсан. Түүнд би мангасаас илүү мангас надаас айдаг байхгүй юу ахаа? Би таныг залбирч өгөх хэрэгтэй байна. Танд Есүсийн тухай хэлэх гэсэн юм. Бурхан танд хайртай шүү гэж хэлэх шаардлага гарч билээ. Энэ бүхнийг хүний хүчээр хийх ямар ч боломж байхгүй. Эзний өгсөн хайр мөн тэр хүний дээр байгаа Бурханы нэгүслэр л энэ бүхнийг даван туулдаг. Бурхан тэр хүнийг нэгүүлсэн учраас л хүмүүс түүнд авралын сайн мэдээг ярьж үйлчлэн туслах гэж чармааж байдаг. Мэдээж энэ бүхнийг хийхэд эзний үгээр өөрийгөө зоригжуулж, урамшуулан бас суралцах шаардлагатай. Тиймээс та бүхнийг Библийг уншин, мөн хайрын тухай ишлэлүүдийг өдөр бүр уншиж, Бурхны хайр ямар урт, өргөн бөгөөд гүн гүнзгийг мэдээсэй гэж чин сэтгэлээсээ хүснэ. Ямар ч хайрлах боломжгүй байхад тэр хүмүүсийг хайрлна гэдэг бол махан биеийн хувьд яагаад ч боломжгүй. Харин Бурхан тэр хүмүүсийн ч бидний ч гмийн төлөө хүүгээ өгсөн. Энд л түүний хайр нэгүсэл байгаа юм. Есүс хэний төлөө өгсөн бilé гэж сайн бодоорой. Гим нүгэлтэй хүний төлөө өгсөн шүү. Бусдыг бүү шүү. Бурхны хайр нэгүсэл танд дүүрэн байх болтугай. Энэхүү ном таны амьдралд өөрчлөлт авчран, шашны буулгаас мулталж, нэгүсэлд алхахад туслан, Христийн амралт дотор ороход тусалсан бол бусдад санал болгон мөн бэлгэлж болно шүү. Та бүхний дотор эзний нэгүсэл, Христ Есүс дэх хайр ба итгэлийн хамт бэлгах болтугай. Дараах ишлэлээр номоо төгсгье. Намайг хүчлүүлж, итгэмжид хэмээн үзээд үйлчлэл тавьсан бидний эзэн Христ Есүст би талархдаг. Би урьданд доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авсан. Учир нь би үл итгэл дотор мэдэхгүйгээр үлдсэн юм. Эзний маань нэгүсэл Христ Есүс доторх хайр ба итгэлийн хамт бэлхэж байв. 1-р Тимот 1-р бүлгийн 12-р ишлэл. Доктор Жутманы Янжмаагийн нэгүслэр дүрж амьдрахын номын 14-р бүлгийг та хүлээн авч сонслоо.